Испани улсын дундаж амьдралтай нэгэн хос 2001 онд Хятадын Гуйжао дахь хасрамжийн газраас 9 сартай охин үрчилж авчээ. Хосууд сайн боловсралтай, дээр нь маш ээлдэг хүмүүс байсан тул халамжийн газрын ажилчид бяцхан охин сайхан гэр бүлтэй боллоо хэмээн баяртай байлаа. 2000-аад оны үед Испанд гэр бүл салалт ихсэж төрөлд хурж байсан тул гадаад улсаас хүүхэд үрчилж авах асуудал нийтлэг болсон байна. Гэтэл 13 жилийн дараа Испани руу очсон бяцхан охин бусдад хорлогдсон байдалтай олдсон нь Испани болоод Хятад улсад шуугаан болсон юм. 5 жил ханилсан хосууд болох Розарио, Альфонсо нарын амьдрал дутагдах зүйлгүй сайхан байсан боловч тэдэнд нэгэн зүйл дутуу байгаа нь хүүхдийн асуудал байлаа. Хүүхэдтэй болохыг үргэлж хүсэн мөрөөдөж байсан ч тэдэнд энэ хувь заяа дутаж байсан юм. Учир нь Розарио бүсгүн эрүүл мэндэд асуудал байсан бөгөөд тэрээр удамшлын гаралтай өвчтөй болох нь тогтогдсон. Розарио 1969 онд төрсөн бол Альфонсо 1964 онд төрсөн. Ингээд нөхөртөөгөө ярилцсны эцэст хосууд гадаад усаас хүүхэд үрчилж явахар шийдэн удтал судалгаа хийсээр Асуулын Хятадын Гуйжаогийн асрамжийн газрыг зорьжээ. Асрамжийн газарт ирэхэд хүүхдүүдийн уйлах энийг сонсогдож Розарио Альфонсо хоёрт баяр жаргал айдас төгшүүрийг мэдрүүлж байлаа. Яг тэр үед хосууд 8 сартай бяцхан охиныг олж харсан юм. Охин маш игдүүтэй байсан төдийгүй тэдэн лөө инээмсэглэж гадаад хүмүүс рүү сониучхан харж байгаа нь Розарио Альфонсо хоёрын зүрх сэтгэлийг нь тэр дор нь хөдөлгөсөн. Хүүхэд үрчлэн авах үйл явц тэмч хэлбэр биш бичиг баримтын асуудлууд хүлээлтгээд тэдний төвчээрийг алхам тутамдаа сорж байж. Гэж тэд бууж өгөлгүй эцэст нь бүх аль бие усны бичиг баримтын ажлыг дуусгасны дараа охиндоо Асунта хэмээх нэр өгч тэд хамтдаа Испанд иржээ. Охин Сантьяго хотод үрчлэгдэн ирсэн анхны Хятад охин болсон юм. Орон нутгийн хэвлэлүүд энэ тухай ар араасаа мэдээлсэн бөгөөд Испанд шинэ амьдралаа эхлүүлж буй бяцхан Хятад охин олонний анхаарлыг татсан. Розариогийн аав нэрд гарсан хуульч байсан төдийгүй Колумбийн их сургуульд хичээл заадаг гэж. Хэдийгээр Розариогийн амьдралын нөхцөл сайн байсан ч багнаас нь тэмч татай байгаагүй. Аав ээж нь үргэлж ажилдаа завгүй тул Розарио тайхарамжгүй яддаг. Ингээд тэр багнасаа асрагчийн асрамжинд өнгөрөөсөн байна. Тэрээр насанд хүрсэн хоноо эцгийнхээ хуулийн фирмд орохыг сонгоогүй. Өөрийн дуртай мэрэгжлээ хөөж сэтгүүлж болжээ. Ингээд насан туршийн хайр Альфонсотойгоо учирсан байна. Хэдийгээр Альфонсогийн эдийн засгийн нөхцөл байдал Розариогоос хамаагүй дор байсан ч тэд үүнийг үл тоон гэлжээ. Нөхөртөөгөө гэрлэх үед бүсгүй эцэгийг хосодод зориулан тансаг зэрэглэлийн дээд давхарт байрлах цэлгэр том байр бэлгэлжээ. Тэдний амжиргааны түвшин Испанда дээгүрд орох хэмжээний байсан. Бяцхан Хятад охин үрчилж авсныхаа дараа тэд эх орондоо эргэж ирээд бусад гэр бүлүүдийн адил аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөж охиноо маш сайн асарч байв. Розариогийн эцэг хүртэл өвөө эмээгийн үргээг үздэгэн охиныг нүдний цэцгэмэд хайрладаг байж. Охин ч хараар дөрөн бага настай өнгөрөөсөн. Өглөө бүр Розарио Асунтад таалах сүүв жимс зэрэг тижээлэг өглөөний цай бэлтэн. Харин Альфонсо ажлаа тараад охинтойгоо тоглож хөвгөлтэй түүх ярьж цагийг хамтдаа сайхан өнгөрөөдөг байлаа. Гисэн хэдий ч энэ харин маш их дарамтыг авчирдаг болов. Өргөж авсан ээж нь Асунтагаас маш их хүлээлттэй байсан бөгөөд түүнийг багаас нь Англи, Франц, Герман, Хятад хэл сургахыг хүсдэг байв. Мөн балет, төгөлдөр хуур, хийл гихмэд хөгжмийн хичээл хамруулан мөн яриа мэтгэлцээний сургалтанд явуулж маш их мөнгө зардаг байж. Охин өдөр бүр хичээлээ тараад бусад хүүхдүүдийн адил гадаа тоглож чадахгүй төрөл бүрийн сургалтандаа явдаг. Үүний үр дүнд Асунта охин өргөн хүрээний сонирхолтой сургуулийнхаа янз бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцож амжилт гаргадаг төдийгүй анги алгасан суралцаж маш их эрч хүчтэй хүүхэд болж хүмүүжсэн байна. Мөн эмээ өвөөтгөө гүн гүнзгий харилцаатай. Түүний эмээ нь амралтын өдрүүдэд түүн зориулж олон төрлийн амттай уламжлалт Испани хоол иж өгдөг бол өвөө нь түүнийг цэцэрлэг төрөлтөнд өргөж өгөн тагтаа тэжээх талаар ярилцдаг байж. Ингэж аз жаргалтай амар амгалан өдрүүд өнгөрч охин жүсэн томорсоор байв. Исэн хэдий ч охины хувь заяанд аимшигтай эргэлт ирв. 2011-ээс 12 оны үед Асунтагийн гэр бүлийн хувьд маш хар бараан 2 жил өнгөрсөн байна. Охины эмээ хүн хэлбэрийн хор тавдартай гэж онцлогдсон тул гэр бүлийнхэн түүнийг эмчлэх хамгийн сайн аргыг хайж болохын тулд хичээж байсан. Эмнэлэг твцсэн эмээгийнхэн царай тун баргар муу байсан сэтгэл санаагаа өдрөг байлгаж Асунтагийн толгойг зөөлхөн илж бүү ээ гэж хэлдэг байж. Удалгүй эмээ нас гарч өвхөлтэй нуур тулж уу гашууд автаад байсан ч золгүй явдал үргэлж ирсээр байлаа. Үргэлж 90 сарууд байсан өвөө нь эхнэрээ алдснаас хойш 8 сарын дараа сэтгэл санаагаар унан удалгүй бас хорвоо хүргэсэн. Энэ бүх уу гашуу Розариод хүн дээр нөлөөлж түүнийг баг багаар эвдэж байв. Тэрээр сэтгцийн асуудалтай болж улмаар эмнэлэг тандсан. Сэтгэл зүйчтэйгээ ярилцаж байхдаа үргэлж амиа хорлохыг хүсэж байна. Бүх зүйл таагүй сонирхолгүй санагдаж эхэлсэн хэмээж.
Мөн тэдний гэр бүлийн хооронд зөрчилдөөн үе үүсэх болов. Өргөж авсан охин нь түүнтэй таархаа болж ээжигээ хитрхи дарангуйлагч үргэлж элит болох гэж шахаж шаарддаг хэмээн гомдлож эсрүүцэх болсон. Эхнэр нөхөр хоёр ч хоорондоо таархаа болж хэрүүл маргаан үргэлж дэгдэх болов. Ингээд нөхөр болго Альфонсо гэрээсээ явсан ч тэднээс нэг гудамжны цаана амьдрах болжээ. Энэ нь Розариод маш их ганцаардсан мэдрэмжийг төрүүлэн сэтгэл готрлын өвчнөд хүндэрч улмаар 2013 оны 6 дугаар сард Асунтаг 12 настай байхад Розарио дахин сэтгцийн асуудалтай болсон байна. Энэ нь Асунта охинд ашигтай мэт санагдаж боломжийг ашиглан гэр бүлээ нэгтгэх, аав ээжигээ эвлэрүүлэх арга тал болон найр тавьсаар түүний хичээл зүтгэлээр гэр бүл дахин нийлсэн байна. Гэтэл үүнээс ердөө 3 сарын дараа буюу 2013 оны 9 дугаар сарын 21-ний орой Розарио болон Альфонсо нар өргөмөл охин Асунтагаа сураггүй алга болсон тухай мэдээлэл цагдаагийн хэлтэст иржээ. Тэдний мэдүүлэгт оройн 19 цагийн орчимд гэрээсээ гарах үед Асунта гэртээ ганцаараа гэрийн даалгавраа хийж үлдсэн. Бид удахгүй ирнэ гэж бодсон болохоор нэг их ач холбогдол өгөөгүй. Ингээд 9 цаг 30 минутанд гэртээ ирэхэд түүнийг байхгүй байхыг олж мэдсэн. Бид хамаатан садан найз нөхөдтэйгээ холбоо барьж Асунтаг харсан эсхийг асуусан ч бүгд мэдэхгүй гэж хариулсан. Тийхүү охин хэд хоног сураггүй алгуулсан байна. Харин үүний хажуугаар нэгэн залуу хост цэцэрлэг төрөлнгээр зугаалж явахдаа замын хажууд нэгэн зүйл байхыг хараад ойртон очиход цогцос байхыг олж мэдсэн байна. Тэр хоёр айсан дээр тэр даруй цагдаа дуудсан. Цагдаа нар хэргийн газар чуурхаа очиход эмэгтэй хүүхдийн цогц байсан бөгөөд охин цагаан футболктой хөх сарал өнгийн өмд өмссөн хүл үзхэн байж. Түүний бугуй болон шагааг улбар шарангийн олсоор боож хүзүүн тус газар нь бомилсон байдалтай байх төдийгүй олон тооны хүчирхийлэлд өртсөн шарх байж. Удалгүй цагдаа нар Асунтагийн ар гэрийнхэнд мэдэгдэн ирж цогц таних үйл явцад оролцохыг хүсжээ. Розарио Альфонсо нар хэргийн газар очоод тухайн цогцос тэдний өргөж авсан охиных болохыг мэдэв. Розарио энэ мөчөд газар унан уйлж байхад Альфонсо итгэж чадахгүй зөксөж байв. Ингээд цогцос Асунта охин гэдэг нь батлагдсан. Энэхүү явдал болсны дараа Сантьяго хотод шуугиан дэгдэж засгийн газрын холбогдох газрууд үүнд бүх анхаарлаа хандуулсан байдаг. Хятадын Испани цугаа элчин сайдын яамын консулын газар энэ хэргийг аль болох хурдан илрүүлэхийг цагдаа нарт уриалж байв. Цагдаа нарч даруй мөрдөн байцаалд явуулж хэлсэн байдаг. Гэвч мөрдөн шалгалтын явц ахих тусам сэжигтэй зүйл олноор гарч ирв. Охины Испани өргөж авсан эцэг эх нь аллагын хамгийн ноцтой сэжигтнээр таамаглагдаж эхэлв. Цагдаа нар Розариогийн гэрээсээ гарахдаа явсан маршрутын дагуу 30 камерыг шалгасан боловч түүний тээврийн хэрэгслийн уул мөрийг олсонгүй. Энэ нь цагдаа нарт сэжиг бүхий санагдаж эхлэв. Үүгээрч зогсохгүй 9 сарын 21-ний 18-аас 21 цаг хүртэл буюу охиноо эзгүй орхисон гэх цагуудад хосуудын гар утасны батарей дуусч унтарсан нь GPS-ийн мэдээлэл цуглуулах боломжгүй болгожээ. Энэ нь цагдаа нарт охины өхөлд тэднийг буруутай байж магадгүй гэсэн таамгийг төрүүлсэн байна. Цагдаа нар өргөжлүүлэн мөрдөн шалгалтаа хийхэд тэр оройн 8 цаг үед Розарио хотоос холгүй орших тосгон руу явсныг олж мэдэв. Шатхуун түгээх станцын хяналтын камерт түүний жолоо барьж буй дүрс тал үлдсэн бөгөөд зорчигчийн суудалд Асунтатай тунд өстэй охин сууж байсан байна. Энэ бол хөдлөшгүй нотлох баримт байсан бөгөөд энэ бүхэнтэй нүр тулхуулсан Розарио мэдүүлгээ өөрчлөх шаардлагатай болжээ. Тэрээр Асунтаг тосгон дахь вилла руу аваадсан гэж мэдүүлсэн байна. Гэвч цагдаа нар зам дагуух хяналтын камерыг шалгахад тээврийн хэрэгслийн бүртгэл байхгүйсэн байна. Тийхүү охиныг 3 хоногийн дараа чандралсан байна. Розарио тухайн үед оршуулгын ёслолын үеэр баривчлагдсан. Эцэстэн Розарио сэтгэл санаагаар унаж хүнд байсан тул сэтгэл зүйчийн зөвлөсний дагуу эм болсон. Харин дараа нь ой санамж байна алдагдаж олон зүйл эргэлзээтэй болсон юу ч санахгүй байна гэж мэдэгдэжээ. Үүнээс гадна Асунтагийн багш цагдаа нарт нэгэн чухал сэжүүр өгсөн байна. Тэрээр сүүлийн саруудад Асунтаг сэтгцийн асуудалтай байсныг олж мэдсэн. Асунта нэгэн удаа түүнд аав ээж хоёр маань надад өдөр бүр ээлжлэн эм өгдөг гэж хэлсэн байна. Энэхүү мэдээн цагдаагийнханд энэ хэргийн цаана үл мэдэгдэх нууц байгааг улам ихээр батлав. Улмаар шинжээч нар Асунтагийн цогцос нарийн задлан шинжилгээ хийв. Хэд хэдэн нарийн төвөгтэй шинжилгээний үр дүнд Асунта нас барахаас өмнө маш их хүчирхийлэл амссан. Хэд хэдэн ясны хугаралтай үхлийн шалтгаан нь амьсгал богдуулсан болохыг тогтоож. Гэвч хамгийн цочирдмоор зүйл бол шүүх эмнэлгийн эмчнэр охины биеэс лоразепам гэх юм маш их хэмжээгээр илэрсэн нь насанд хүрсэн хүнийхээс 9 дахин их буюу 27 шахмал хүрсэн болохыг мэдгдсэн байна. Энэ юм нь тайвшруулах зорилттой мөн гипноз эмчилгээ хийх өмнө өргөн хэрэглэгддэг таталтын эсрэг булчин содруулах үйлчилгээтэй юм аж. Нэмэлт шинжилгээгээр энэхүү эм түүний биед дор хаяж 3 сарын өмнө нэвтэрсэн болохыг тогтоов. Энэ сэжүүрийн дагуу цагдаа нар худалдаа авалтын бүртгэлийг шалгахад Альфонсо хэрэг гарахаас 2 сарын өмнө өөр эмийн сангаас энэ нэмийг эхнэрийнхээ жороор болон зарим хурамч жороор байн худалдан авсныг илрүүлв.
Энэхүү нотлох баримтууд нь хосууд өргөмөл охин болох Асунтагийн үхэлд нэгт холбоотой байсныг харуулж байна. Хүрдэн байцаалтын ажиллагааг гүнзгийрэх тусам улам олон нотлох баримт хосуудын эсрэг бий болж байна. Розариогийн хамаатны мэдүүлснээр Розариогийн аав Асунтад маш их хайртай байсан бөгөөд нас барахаас өмнө өөрийн бүх хөрөнгөө өргөмөл охиндоо үлдээсэн байсан гэв. Харин түүнийг өргөж авсан аав ээж нь тухайн үед санхүүгийн томоохон уналтанд орсон байсан тул тэрхүү мөнгийг авахын тулд охиныг хөнөөсөн байж магадгүй гэж мэдүүлжээ. Цагдаа нар оршуулгын орой Розариог баривчлахаар ирэхэд Альфонсо маш их сандарч айдас төвшөр дүүрэн зогсож байв. Розарио сандран 2 дугаар давхарт байрлах ундлахын өрөөлөө гүйж буланд байх хогийн савнаас ямар нэгэн зүйл хайж эхэлсэн байна. Цагдаа нар үүнийг шалгахад Асунтагийн цогцыг уйсантай адил өнгө материалтай уяа олсон байна. Мөн Альфонсогийн компьютер дээрээс Асунтагийн торон оймс өмссөн нүүр будалт хийсэн насанд хүрэгчдийн шиг хачиргалтай олон зургуудыг олсон байна. Энэхүү гэрэл зургууд нь Альфонсо болон Розарио хоёрын үйлдэл ямар жих үс төрүүлэн байгааг харуулж байна. Гисэн хэдий ч асар их нотлох баримтыг үлдэн Альфонсо Розарионаар гин бурууга хүлээхээс татгалзав. Тэд шүүх хурал дээр өөрсдөө гин буруугүй гэдгээ мэддэж бүх буруутгалыг няцааж байсан байна. Альфонсо ийм худалдан авсан мэдүүлэгтээ энэ бүх худалдан авалт миний нойргодлыг эмчлэх зорилготой. Харин зургнуудын хувьд Асунтагийн өөрийнх нь сонирхол дуртай зүйл нь хобби байсан гэж мэдэгдэжээ. Розарио мөн л өөрийгөө өмгөөлсөн хэвээр байж сэтгэл гутралаараа түрээ барин өвдөлт гомдлолоор дүрэн яг л хохирогч мэт жүжиглэж байсан. 2015 онд олонний анхаарлыг татсан энерги эцэстээ шүүхэд шилжив. Шүүхтэр Розарио өөрийгөө өмгөөлж сэтгэлээр унсан байсан. Сэтгцийн асуудаас болж ийм тэнэг зүйл хийсэн гэж шүүх хурал дээр нулимс тусуулан ирсэн байна. Гисэн хэдий ч шүүхээс томилогдсон сэтгэл зүйч бүсгүй түүнийг үнэлж дүгнсэн бөгөөд хэдийгээр тэр нарциссист сэтгэл гутралтайч зөв бурууг ялгах бүрэн чадвартай. Үүнийхэн төлөө түүнийг цагаатгах боломжгүй гэж. Удаан хугацааны шүүх хурал ширүү маргааны эцэст 2015 оны 10 сарын 30-ны өдөр 51 настай Альфонсо болон 46 настай Розарионарт 18 жилийн хорих ялыг тус оноо. Гэвч 18 жилийн ял оногдуулах нь хангалтгүй, тэдний үлдсэн гэмт хэрэгүүд маш ноцтой гэж хүмүүс үзэж байсан. Энэ шийдвэр нь олон нийтийн дургуутсалыг төрүүлж байсан юм. Гэтэл 2020 оны 11 сарын 18-нд Шоронгоос цочирдмоор нэгэн мэдээ ирэв. Розарио шоронд амиа хорлсон бөгөөд үүнээс өмнө тэрээр олон удаа амиа хорлох орлого хийж байсан ч цаг тухайд нь шоронгийн харгалзагч нар зогсоодог байж. Энэ удаад тэрээр амьдралаа бүр мөсөн дуусгахаар шийдсэн байв. Харин нөхөр болох Альфонсо удаадараа дав заалтах гомдол гаргаж байсан ч шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү хэргийн улмаас хятад улс хүүхэд өршүүлэх шаардлагыг чангатгсан. Хүүхэд горилгчдын сэтгэл зүйн хяналтыг сайтар судалж, өршлөгдсөн хүүхдүүдийн араас хараа хяналтыг байнга тавихыг шаарддаг болжээ.